Оросын холбооны улсаас Дархан хотод суугаа ерөнхий консул Занют Динов эх орондоо буцаж байгаа толбогдуулан Дархуул аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Аймгийн удирдлагууд ерөнхий консул Занют Диновыг Дархуул аймаг Дархан хотын гадаад харилцааг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндөрөөр үнэлж байгаагаа илэрхийлж Дархан хотын дээд шагнал найрамдлын Дархан тэмдгээр шагнан талархлын бичиг дурсгалын зүйл гардууллаа. Ну, наверное, надо начинать с самого начала. Я сюда приехал. Оросын холбооны улсыг төлөөлөн ажилласан он жил бол 2019 оны эцсээр эхэлсэн. Яг одоо миний Дарханд энэ томилтыг аваад ирсэн цаг үе бол дэлхийн нийтийг хамарсан ковидын ийм одоо хүнд үе байсан. Ер нь одоо дипломат харилцаа гэдэг бол ард түмний хоорондох дипломат харилцаа, ард түмнүүд хоорондоо найрамдаж нөхөрлөх энэ бол хамгийн одоо бас чухал байдаг. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд бол сургуулиуд өчид солилцох, за тэгээд бизнесийн хамтын ажиллагаагаа солилцох, боловсрал, эрүүл мэнд, эрчим хүч, худалдаа ингээд ерөөсө бүх салбарт бол хамтран одоо солилцох, ажиллах, туршлага солилцох, гэрээг хийгдэх гэдэг юм уу, маш олон одоо төрөл дээр бол ингэж хоёр орны маань ард түмэн хоорондоо ингэж найрамдаж хамтарч байгаа энэ явдал бол хамгийн чухал. Тэгэхээр энэ бол улам хөгжиж, улам одоо гүнзгэрч ингийн төлөө бол бид ажиллана. Монгол Улс Оросын холбооны улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд Дархан хотыг Улаавд Братцик болон бусад хотуудтай ах トゥ болон найрсаг харилцааг хөгжүүлэхэд ерөнхий консулын гүйцэтгэсэн үүрэг их байсан гэдгийг аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын дарга Янжма засаг дарга Аз жаргал нар тодтогчээ. Түүний гадаад харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг Монгол улсын төр засаг өндөрөөр үнэлж 2025 онд Алтан гац содонгоор шагнажээ.